Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, бидний бэлтгэн хүргэдэг хүн байхын учир нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Улаанбаатар их сургуулийн гэр бүл тэнхимийн сэтгэл судлалын багш Байгаль оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг бас хүргэе үзэгчдээ. Та хүүхдийн онцлогийг харгалзан үзэж хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг сэдвээр судалгааны ажил нэлээд хийсэн. Энэ ажлынхаа талаар үзэгчдээ танилцуулаач. За хүүхдээр хүн болно гэдэг энэ зүйл юм нь юу гэхээр хүний ерөөсөө нөгөө нэг эхийн хөвлөд хүн бий болж бүрэлдэж эхэлснээс л эндээс язгуур суурин тэр хүн байх учир утга те ямар хүн болох вэ гэдэг энэ учир утга нь хүний хөгжил төлөвшил нь бол бий болж идэг. Эхийн хөвлөд тэр хүүхдтэйгээ нэг эхийн 5 м хөвгөөр те эцгийн 5 м хөвгөөр тэр хүүхдтэйгээ хэрхэн харилцаж байсан бэ? Хэрхэн тэр ээж маань одоо тийм ээ жирэмсэн байх үедээ сэтгэл санаа нь тайван байсан, тэр сайхан юм харж баясаж байсан, өөдрөг үзэлтэй байсан, стрессгүй байсан. Тэгэхээр бүх зүйл нь л нэг эхийн хөвлөд боожж байгаа хүүхдэд бол нөлөөлж байдаг. Тэгэхээр хүүхэд ээж нь үнэхээр тийм тайван 10 сар хүүхдэд тээж чадсан бол хүүхэд нь одоо инэрэнгүй, хүмүүнлэг, тайван, дөлгөөн тийм хүн болж одоо хорвоо ертөнцийг таньж мэдэрч эхээс бол мэдлэдгээ. Тэгэхээр хүүхэд ерөөсөө л нэг эхийн хөвлөгөөс эхлээд одоо төрж мэдлснээс хойш нэг насаас эхлээд хайр, инрэл, халамж, анхаарал, хамгаалал энэ бүх зүйлээс тэр одоо хүний нэг өөрийнхөө зүй тогтлын хөгжлийн үйл явцтайгаа хүүхэд маань бол хөгжиж дараагийнхаа насны одоо одоо нэг наснасаа 2 нас руугаа орохын алхам бүрдээ нэг насныхаа хямралыг тайван даван туулах юм бол хүний хөгжлийн зүй ёстойгоор зүй загстай одоо явагдаж идэг. Та насны хямрал гэдээ ярьлаа. Сонирхолтой сонсогдож байна л да. Насны хямрал гэж юу гэлдэг вэ? За яг одоо хүн бүхэн одоо 1-ээс 3 насны хямрал гэж ярьдаг те 3 насны хямрал дээр хүүхэд яадаг гэхээр одоо их зөрүүд болдог тийм ээ янз бүрийн одоо адар ааш хараншин гаргана уцаарлан уулна тийм ээ ийм байдлуудыг гаргаж ирдэг. Тэгээд одоо эцэгчүүдтэй манай хүүхэд 2 настай манай хүүхэд амар зөрүүд байна. Ингээл юм хэлэхээр л ерөөс уурлал, уцаарлал, авшидэл тийм ээ ингээд зөрүүдлээд байна. Одоо ийм ааш харанштай болоод байна яах вэ гэдэг байхгүй. Энэ мэн бол одоо тэр хүүхдийн маань нэг насны тухайн насны одоо хямрал явагдаж байгаа байхгүй. Тийм учраас энэ хямралыг одоо эцэгчүүд маань яаж одоо тэр хүүхдэд зөв харьцах хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө хүүхдийг тайван байлгах тийм ээ. Эсвэл тухайн одоо альва зүйлийг авах гэж булаацалтаж байгаа бол тийм ээ болохгүй зүйлийг авах гэж булаацалтаж байгаа бол тэр хүүхдийн анхаарлыг өөр тийш нь сарниулах, өөр зүрлөө анхаарлаа татах тийм ээ тайван харьцах хүүхдийнхээ тэр байгаа байдалд нь зохицож орчинтой зохицож хүүхдээ зөв болгосон одоо харьцах хэрэгтэй. Тэгэх юм бол нэг хүүхэд насныхаа 3 наснаа тэр хямралаа даван туулдаг. Тэгэхээр нэг насн дээр хүүхэд нэг өөртөө итгэлтэй байх уу, сэтгэлтэй байх уу энэ үе явагдаж идэг. Тэгэхээр өөртөө итгэлтэй байна гэдэг энэ үзүүл ньютонтой холбоотой гэхээр эцэг эхийн ерөөсөө л хайр, халамж, анхаарал хүүхдээ аль зэрэг халамжилж байсан, хайрлж байсан, анхаарал тавьж байсан юм бэ? Тэр байдлаасаа хүүхэд өөртөө итгэлтэй хүн болж одоо нэгснэ төлөвшөж идэг. Харин нөгөө талаасаа хүүхдтэй ерөөсөө хайхрамжгүй ханддаг, хүүхдтэй цаг гаргадаггүй ч юм уу тэр байдал нь хүүхэд өөртөө итгэх, итгэлгүй хүн болж төлөвшөх ийм хандлага бол бий болж идэг. Хэрвээ эцэг эхчүүд маань тэрийг анхааран харж чадахгүй бол яах вэ? Одоо анхаарлаа хандуулж одоо тэр зүйлийг нь ажиглаж чадахгүй л бол хүүхэд маань их өөртөө итгэлгүй, бүрэг номоо, дуугу, ичимхийд тийм ээ тийм хүн болж одоо зоригийн шинжнэрүүд нь хүртэл хүүхдэд зөв төлөвшөж чаддаггүй. Тэгэхээр ирээдүйд хэн болох нэ гэдгээд бага наснаас нь хараад тэр хүүхдийн онцлогийг нь хэрвээ таньж мэдэж чадах юм бол онцлогт нь таасан хүмүүжлэр хүүхдийг хүмүүжүүлээд том болоход нь сайн хүн бас болох нэ тийм эцэгчүүд маань хүүхдийнхээ нас бие сэтгхүүн онцлог нөгөө талаас хувь хүний онцлог гэдэг зүйлийг нь хүүхдтэйгээ одоо ойлгож тэр зүйл дээр нь харгалзаж одоо харилцах ёстой л доо. Тэр манай эцэгчүүд ерөөсөө л хүүхэд гэдгийг хүн тийм ээ хүүхэд бол ерөөсөө л хүн гэдэг утгаар харцдаг. Тэгэхээр тэр хүүхэд маань 1-ээс 3 наснда, 4-өөс 5 наснда, 6-7 нас, өсвөр нас, ахлах нас болгон дээр хүүхэд яадаг гэхээр нэг хүүхэд гэдэг маань ерөөсөө л
өдөр тутам цаг минутанд яадаг гэхээр хөгжиж явдаг иргэн хүн байгаа штэ. Тийм учраас тэр бүх онцлогийг эцэгчүүд мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэр хувийн онцлог шин чанар гэдэг л хүүхдийнхээ одоо тэр аран шин гэдэг юмыг таньж мэддэг. Тэгээ нөгөө талаасаа манай нөхөр одоо ямар аран шинтэй хүн юм бэ? Манай эхнэр ямар аран шинтэй хүн юм те? Би өөрөө ямар аран шинтэй хүн бэ гэдгийг мэдэх ёстой байхгүй. Тэгэхээр тэрнийг мэдэж ажна миний хүүхэд одоо ямар аран шинтэй хүн юм бэ? Их сэргэлэн, цаваа, тийм ээ? Ийм хүүхэд байлаа гэтэл тэр хүүхэдтэй яаж харьцах ёстой вэ? Эсвэл одоо дүнсгэр, номоо, ичимхээ, тийм ээ? Одоо тийм хүүхэдтэйгээ хүн яаж харьцах ёстой вэ? Гэдгийг одоо л эцэгчүүд тэр хувь хүний тэр онцлог гэдэг зүйлийг маш сайн мэдэх хэрэгтэй л дээ. Тэгээд сэргэлэн цаваа тийм хүүхдэлэг тэр хүүхдэн даваа тал нь байх вэ? Бие даасан чадвартай тий ямар ч орчин дасан зохицох чадвартай өөрийгөө одоо чөлөөт үзэл бодлоо илэрхийлж чаддаг байгаа орчноо нэг хөвжөлтэй алай хошин болгож чаддаг ийм одоо хүүхэд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэдтэй харилцахын тулд нэг талаасаа нэг хийсэн зүйлээ өөрөөсөө өнгөцгөн хийдэг нэг уул сууртай хийдгүү ч юм уу тийм ийм байдал байдаг байхгүй насны хүүхдэд тэр сэргэлэн хүүхдэд. Тэгэхээр энэ сэргэлэн хүүхдийн эцэгчүүд юуг анхаарч харцах хэвээр гэхээр аль болохоор тэр хүүхдийг одоо нэг хийж байгаа үйл явцад нь хянал тавиад тийм ээ тухайн одоо эхэлсэн үйл ажиллагааны тэр үйл явцад нь хянал тавиад үр дүнгийн үзээд тэр үр дүнгийн үзснийхээ дараагийн ажиллуугаад үйлдэлүүгээ ордог тэр зүйл дээр нь хүүхдээ бахархаж одоо хүүхдэд тодорхой хэмжээний урамшууллыг өгдөг байх жишээтэй. Гэтэл нөгөө нэг бүрэг номоо одоо ичимхээ ганцаардмал тийм зожиг хүүхдтэйгээ ерөөсөө л нэг тэр хүүхдээ яг болохоор байнгын одоо урамшуулж авах хэрэгтэй. Хүүхдийг урамшуулж өгч авах хэрэгтэй. Магтаж өгч авах хэрэгтэй, урамшуулж өгч авах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүүхэд маань ерөөсөө яг хөөхөр өөртөө итгэлтэй би бол чадж байна, болж байна гэсэн тий өөртөө итгэлтэй өөрийгөө одоо зоримог одоо өөрийн хүсэл бодлого чөлөөтэй илэрхийлдэг, ямар ч хүнтэй чөлөөтэй харилцаж чаддаг, өөртөө итгэлтэй хүн бол төлөв шиг жишээтэй. Тэгэхдээ л манайхан одоо бүрэг номоо дүнсгэр одоо тийм хүүхдтэйгээ харилцахдаа яадаг вэхээр яасан удаа юм яасан заваа юм хурдлаач одоо чам шиг те ийм хүүхэд байхгүй тэгээд тэдний хүүхэд ийм мундаг байнч гэх юм уу тэр байдлыг хилээд ахаар нэг хүүхэд улам өөртөө итгэлгүй улам дуугүй тэгээ өөрийгөө одоо илэрхийлэх тэр чадвар нь улам хүүхдэд одоо сул болоод иддэг. Тийм учраас энэ онцлогуудыг их харгалзаж үзэх хэрэгтэй. Жишээ нь одоо шартай, шарлахуу тийм ээ огцом одоо ааш цантай хэв шинжийн хүүхдүүд байна л дээ. Тэгэхээр энэ хүүхдтэйгээ хүртэл яаж ажиллах хэвтэй юм бэ гэхээр тэр хүүхдийг гал нэмэхээр ядгүй улам асан эцтэй. Тийм учраас галыг усаар унтраадах шиг тэр хүүхдтэй л болохоор тайван, дөлгөөн тийм ээ тэгж нэ харьцах хэрэгтэй. Тэгж нэ тэр хүүхдээ харан шиг зөв засах тэр хүүхдийг альбаа юмд бууртай, сууртай, тогтун ханддаг ийм хандлагыг бол тэр хүүхдэд бий болгож төлөвшүүлж өгөх шаардлагатай байдаг. Тэр энэ бүх зүйлийг л эцэгчүүд мань мэддэг байх хэрэгтэй. Тэр өөртөөхөө зан аран шиг мэддэг байх юм бол хүүхдийнхээ зан аран шиг мэднэ гэдэг нь тэр хүүхдтэйгээ би яаж харилцах ёстой вэ? Би ч яадаг үлээ гэдгээ үйлдэлээ тэр ээж аваад маань яхаа эргэж санаад хүүхдтэй зөв харилцах ёстой. За үүн дээр бас эцэг эхийн оролцоонаас гадна сургууль хүмүүжүүлэгчийн оролцоо бол би маш их гэж бодож байна. Тэр хүүхэд одоо 6-наас хүртлээр гэр бүлдээ өсөөд эцэг эхчүүд нь онцлогийг нь мэдлээ. Харин сургууль дарангуут нь багш хүн харин тэр хүүхдийн онцлогийг бас мэдээд сайн хүмүүжүүлэх хэрэгтэй байна. За тэгэхээр хүүхэд маань эхлээд одоо нэгээс одоо энэ 5 нас хүртлээр бол яг гэр бүл дотроо хүмүүжж байгаа. Тийм ээ? Эцэг эх нь ямар байна? Яг тэр хүүхэд тийм л болж одоо хүмүүжж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө талаасаа тэр багш сургууль хүмүүжүүлэгчд маань бол тэр хүүхдийг бас тодорхой хэмжээр таньж мэддэг. Би энэ хүүхдэд яаж харьцах ёстой вэ? Энэ хүүхдийг би яаж урамшуулах вэ? Би энэ хүүхдийг ямар байдлаар одоо зэмлэх вэ? Тэгвэл энэ хүүхдийг яаж ухаарах вэ? Яаж засрах вэ гэдгийг багш хүн бас мэддэг. Тийм учраас нэг хүүхдийг одоо ямар нэгэн одоо хүмүүжлийн доолдолтой хүүхдийг багш нар одоо сайн тал нь харж харьцаж чаддаг. Тийм учраас тэр хүүхэд бас засарч тийм ээ бие хүн болон төлөвшөх тэр
зөв алхамлага бол хүүхэд ордог. Энэний гол үндэс нь багш нар ч гэсэн бас бодох хэрэгтэй. Манай ангийн хүүхдүүд одоо би 30 хэдэн хүүхдийн ангийн багш байлаа гэтэл тийм ээ. Тухайн ангид одоо хичээл ордог байлаа гэтэл би одоо ангийнхаа хүүхдүүдийг эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Ямар арга шинтэй хүүхдүүд байна? Ямар орчинд хүмүүжсэн, ямар төлөвшлийн одоо суурин тавигдсан хүүхдүүд байна. Тэгвэл би энэ хүүхдүүдтэй яаж харьцах ёстой вэ гэдгээ эхлээд урдчлан мэдж байгаа. Тэрэн дээр тулгуурлаж хүүхдтэй харилцах хэрэгтэй. Тэгэхгүй тухайн ерөөсөө л өөрийнхөө одоо хүүхдтэй харилцдаг тийм ээ. Өөрийнхөө тухайн үеийн одоо тэр сэтгэл хөдлөлөөр хүүхдтэй харилцах юм бол хүүхдийг бас яах нь зөв хүн болгох энэ зүйл төр багш сурагч хоёрын хооронд бас харилцаан дээр нь асуудал бол үүсдэг. Тэгэхээр ерөөсөө л хүний одоо хүмүүжил хүнтэй харилцах зүйлэн одоо гол зүйл нь юу гэхээр ерөөсөө л хүний тэр харилцааны арга барил гэдэг зүйл чухал. Яг тэгвэл харилцаагаар дамжиж биш тухайн хүнд яадаг гэхээр ерөөсөө л тэр сэтгэл зүйд нь эерэг байна уу сөрөг тэр мэдрэмж бий болж идэг. Тэгээ тэн дээрээс л тулгуурлаж хүн дараагийн хүнтэй харилцах тухайн хүнд одоо хариу үйлдэл үзүүлэх нь тэндээс шалтгаалж идэг зүйл. Тэгээ харилцаа гэдэг юмны эцсийн үр зүйл нь ерөөсөө л тэр хүний сэтгэл зүйд нь эргээр ба сөргөр нөлөөлдөг зүйл. Энийг мэдэх хэрэгтэй. Таны найз нөхдийн ч юм уу ах дүүсийн хүүхдүүд нэлээд тийм сахилахгүй эсвэл эцэгийнхээ үгэнд орохгүй тийм хүүхдүүд таарлаж ирсэн баг. Тийм хүүхдүүдийг та яг юу гэж хэлж сургаж хүмүүжүүлдэг вэ? За тэгэхээр энэ зүүн нөгөө дүүгэн хүүхдтэй хамт одоо нэг 100 дүүгэн хүүхдтэй аваад явсан байхгүй хоёр хүүхдтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдтэй авч очиж. Одоо амарч байгаа байхгүй. Тэгээд манай тэр дүүгэн хүүхдийн эрэгтэй нь бол ямар хүүхдтэй байсан бэхээр их хөдөлгөөнтэй, сэргэлэн. Тэгээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ерөөсөө хүнээ сайн, эмээн, тийм ээ? Тийм зүйл ерөөсөө байдгүй. Ерөөсөө л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ийм хүүхд байгаа. Тэр ингээл хүн орж ирсэн ч гэсэн ерөөсөө хүнтэй зэрэгцэж ярина. Өөрийгөө чөлөөтэй танилцуулдаг. Ийм хүүхд байгаа байхгүй. Тэгэхээр аль болохоор тэр хүүхдэд яаж харьцах ёстой вэ? Тийм ээ, ямар байдлаар тэр хүүхдийг одоо аливаа юмд хүлээцтэй ханддаг, тийм ээ, тийм хүн болгох ёстой гэхээр тэр хүүхдэд ерөөсөө л тухайн нөхцөл байдал дээр нь л ойлгуулж өгөх хэрэгтэй байна. Яг үл ингэж болдгоо тий. Тэгэхээр том хүн одоо насан турсан хүмүүс чамаа одоо нэг бол одоо хүмүүжлгүй хүүхэд байна гэж бодно. Тийм ээ, эсвэл чамаа гих одоо их сахилггүй хүүхэд байна гэсэн ийм хандлагаар одоо чамайг дүгнэн. Тийм учраас чи энэ хүмүүст одоо томоотой тийм ээ тайван дүүлгэн одоо хүмүүжил сайтай хүн болохын хувьд чи яах ёстой вэ? Тийм учраас тэр хүмүүсийн урдуур нь орж үг гэлэхгүй байх ёстой. Хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Одоо хүнд аль болохоор өөрийнхөө сайн шин чанарыг л чи тэр хүмүүст харуулж өгөх юм бол чамааг тэр хүмүүс хүндлэн, чамааг хайрлна. Тийм ээ чиний одоо үзэл бодол те бүх зүйлийг чинь хүндэтгээд чамайг одоо юу хүссэн тэр бүх зүйлийг чинь хүмүүс чамд одоо өгнө гэхээр манай дүү болохоор тэгж байгаа. За тийм үү дааж би тэр айлаас очиод тэгж хэлсэн чинь надаа ерөөсөө тэрнийг өгөхгүй байсан юм аа. Тэгвэл би одоо очиод тэр ихчид би өөрийгөө би ийм томоотой хүн тийм ээ би бол ийм сайн хүмүүжлтэй хүүхэн шүү би ийм тусархуу хүүхэн шүү гэдгээ очиж одоо тэр ихчид мэдрүүлэх хэрэгтэй мэ тийм учраас би төлийг нь аваад орно. Тэгвэл тэр ихч одоо надад яах нь их хүмүүжлтэй сайн хүүхэд гэж үнэлээд надад тэр одоо зүйлийг өгөх юм байна гэж урдаас хэлж байгаа байхгүй. Тэгэхээр л ерөөсөө хүүхдийг тэр тухайн нөхцөл орчинд нь тохируул тэр хүүхдэд ойлгуулж өгөх хэрэгтэй. Гэхдээ зөвөр тэгэхгүй болохоор нөгөө хүүхдийг загнах ч юм уу тийм ээ зандрах ч юм уу муухай харах ч юм уу дараа нь одоо шийтгэдэг ч юм уу тийм хөдөлгөөнтэй хүүхдийг зодддог ч юм уу цогтдог ч юм уу ийм л аргыг хэрэглэх юм бол нөгөө нэг хүүхэд маань одоо улам яах вэ? Ерөөсөө л улам одоо хөдөлгөөнөөр хорих тусам загнаж зодох тусам тэр хүүхд ерөөсөө ухаардаггүй улам л одоо тэр сахилггүй бах өөмүүлэх энэ зүйлийг бол хүүхд хийдэг. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх бас нэлээд өөр арга хэрэглэх бах. Хөвгүүд илүү хөдөлгөөнтэй байдаг бол охтууд арай өөр те муухан байдаг. Зарим эцэг эхчүүд одоо хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүстэй хүүхэд бүсгүй хүүхэд гэж бүр ингэж эрсдээс туйл байдлаар өөр өөрөөр
Одоо ч эрэгтэй хүүхд юм чинь хүнд хүчээр ажиллаа их хэвээр. Чи эмэгтэй хүүхд юм чинь одоо гэрийнхээ ажлынхаа аяг тавгаа угаах хэвээр гэж ярьдаг. Зарим эцэг эхчүүд маань харин тэгхгүйгээр бүгдийг нэг яг адилхан авч үздэг. Таны бодлоор энэ аль нь зөв бэ? Хүүхэд 3 нас хүрээд нэг эрэгтэй, эмэгтэй гэдэг тэр хүүсийн ялгаагаа мэдэрдэг. 3 настайгаас. Би бол эмэгтэй хүүхэд тийм ээ. Би бол эрэгтэй хүүхэд гэдгийг мэдэрдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань ерөөсөө эрэгтэй хүүхэдтэйгээ харилцахдаа бас өөр байдлаар харилцдаг. Эмэгтэй хүүхэдтэйгээ харилцахдаа бас өөр байдлаар харилцах хэрэгтэй л дээ. Яагаад гэвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэдэг маань бол сэтгэл зүйн хувьдаа л асар их одоо ялгаатай хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас тэр эмэгтэй хүүхдийг хүнддэг тийм ээ. Инэрэнгүү бах, нямбаа бах, цэвэрч бах тийм ээ. Аливаа зүйлд одоо уян зөөлөн ханддаг бах энэ тал дээр бол эцэг эхчүүд энэ байдлаар хүүхдтэйгээ харилцах хэрэгтэй. Гэтэл эрэгтэй хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Эрэгтэй хүүхэд маань гэр орон улс тийм ээ авч явдаг хүн учраас аль болохоор тэр хүүхдтэй одоо зоригмог бах, хатуужилтай бах, төсвөр төвчээртэй бах, аливаа юмны одоо ноён нуруунд болж ах энэ талаас нь бол бас хүүхдтэйгээ хандах хэрэгтэй. Тэгэхээр 3 наснасаа хүүсийнхээ ялгааг мэдэрч эхэлдэг. Тийм учраас 3 настайгаас хүүхэд маань эмэгтэй хүүхэд одоо ээжийнхээ хийж байгаа бүх л зүйлийг ядгуу хийн гэж үздэг штэ. Аяг угааж байсан ч, хоол хийж байсан ч, гурил зурч байсан ч, хувцас суугааж байсан ч тэгрэл бүх зүйлийг хүүхэд хийхийг одоо тэмүүлж идэг. Тэр нэг хүүсийн ялгаагаа мэдэрч байгаа зүйл. Тийм учраас энэ зүйл дээр нь одоо эцэг эхчүүд хүүхдээ аль болохоор тэр үйлдэлийг хийлгэх хэрэгтэй байхгүй. Тэр хүүхэд би өөрийнхөө сэтгэл зүйдээ би хийгээд дуусчлаа гэсэн мэдрэмж ойлголт бий болоод тэр хүүхэд орхиол явна. Тэгтэн араас нь очиж тэрний цэвэрлэх хэрэгтэй. Хөдөлмөрт хандах хандлага, сонирхол гэдэг зүйл нь төлөвшөж байдаггүй юм. Тэгжээ тэр үед нь ерөөс юм хийдгээ 7-8 нас хүрсэн хойно манай эцэгчүүд чи хог шуудж чадахгүй байна, аяг угааж чадахгүй байна, гурил зурч чадахгүй байна, гэрээ цэвэрлж чадахгүй байна, өөрийнхөө хувцас угааж чадахгүй, ноомс угааж чадахгүй байна гэж хэлдэг. Хин чин нэгэн тэр хүүхдийн сэтгүүд ямар ойлголт өгсөн бэ гэхээр би бол ерөөсөө ястан байна юм хийх тийм ээ. Ясгүй миний бүхий л зүйлийг болоод миний ээж аавал яах хэрэгтэй ах нь хийж өгөх хэрэгтэй юм байна. Ах их хийж өгөх хэрэгтэй юм. Би бол зүгээр байх хэрэгтэй хүн байна гэсэн ойлголтыг тэр насанд нь бас өгч байгаа байхгүй юу. Тийм учраас энэнийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр банд нар бол одоо аль болохоор тэр машинаар тоглодог ч юм уу те энэ үйлдэлүүдийг хүүхдэд илүү их одоо тэр аливаа нэгэн үйл ажиллагаанаа тэр гаднах үйлдэл тоглож байхдаа хүртэл тэр гаднах одоо үйл ажиллагааг хүүхэд илүү яадаг вэ хийж эхэлдэг штэ. Тэгэхээр тэр хүүхэд эрэгтэй хүүхдээ бас эцэгчүүд маань тийм байдлаар хандах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй нэг хитрхээ тийм уян зөөлөн тийм ээ тэгж одоо хитрхээ харьцаад байхаар нэг эрэгтэй хүүхэд маань бас бие даах чадвар тэр эрэгтэй хүний төсвөр төвчээр тэр шин чанарууд нь бас нэг талаасаа сөрөг байдлаар бий болж ирдэг. Хүүхдийн би өөрөө хийя гэдэг насан дээр нь хүүхдийг өөрөөр нь ажил хөдөлмөрийг хийлгэх тэр хүүхдийн ерөөсөө өөрийгөө одоо тэр хүүхдийн ерөөсөө аюулгүй байдлыг хангасан зүйлийг энэ тэр бэлдэж хийлгэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 1-3 нас гэдэг маань бол би өөрөө энэ юу вэ? Энэ юу вэ? Би өөрөө гэдэг энэ асуултыг тавьж эхэлдэг. Энэ маань ерөөсөө л тэр хүүхэд маань ерөөсөө л тэр байгаль нийгмийн хүмүүс үзэгдлийг таньж мэдж байгаа тэр суурин тавигдчихж байгаа үе. Тэгэхээр 4-5 насн дээр ороод ирэхээр хүүхэд насн дээр хүүхэд яадаг гэхээр яагаад вэ гэдэг асуултыг тавьдаг. Яагаад вэ гэдэг нь ерөөсөө альва байгаль нийгмийн хүмүүс үзэгдлийг тэр шин чанар зөв тогтол тийм ээ энэ бүх зүйлүүдийн тэр утга учир гэдэг зүйлийг нь одоо ойлгож мэдэрч байгаа нас бол энэ нас гэдэг байхгүй. Тэгэхээр энэ насн дээр хүүхдийг ерөөсөө хүмүүжүүлэн сургана. Тэгээ хүмүүжүүлэн сургана гэдэг нь тэр 4-5 нас 1-3 насн дээр үлгэр ярьж өгдөг ч юм уу одоо дуулдаг ч юм уу шүлэг цэжлүүлэх хүүхд ерөөсөө маш хурдан механигаар цэжилдэг, тогтоодог. Тэгээд 4-5 насн дээр яагаад вэ гэдэг тэр асуултыг тавьж байгаа гэдэг маань юмыг одоо шин чанар зөв тогтлоор нь таньж мэдэрч байгаа. Тийм учраас тэр үлгэрээр нь дуугаар нь шүлгээр нь хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүмүүжүүлнэ гэдэг яаж тэр хүмүүжүүлэх юм гэхээр тэр үлгэрийг зүгээр цээжлүүлэх биш, тэр шүлгийг зүгээр цээжлүүлэх биш. Тэр үлгэрийн одоо баатрын эерэг тэр дүр төрхөөр нь
хүний одоо тэр шин чанар одоо тэр хүүхдэд бий болгож өгөх хэрэгтэй байхгүй. Үлгэрээр нь тэр дуугаар нь тэр шүлгээр нь хүний шин чанар аливаа юмыг хайрлах, аливаа юмд зөв хандах тийм ээ. Тэр хүнд байх тэр нинжин сэтгэл гэдэг юм уу тэр зүйлээр хүүхдэд төлөвшүүлж өгөх хэрэгтэй. Нөгөө талаасаа тэр үлгэрэт гарч байгаа тэр дуу зохиолын тэр одоо юу гэдэг сөрөг шин чанараар нь хүний шин чанарыг хүн ийм байж болдгоо юм шүү гэдгийг тэр хүүхдэд ойлгуулж өгөх ёстой. Ингэж одоо хүүхдийг тэр сурган одоо хүмүүжүүлэн сургах үйлдэлийг эцэгчүүд маань хийх хэрэгтэй. Нөгөө талаас цэцэрлэг тавиад ирэхтэн зэрэг хүүхдийг одоо амьдралын одоо утга одоо зориг гэдэг юмыг бий болгож өгөх хэрэгтэй байхгүй. Тэр цэцэрлэг тавиад ирэхтэн зэрэг эцэгчүүд маань одоо хүүхдээсээ юу гэж асуудаг гэхээр миний хүүхдийг одоо хүн зодсон уу ч юм уу тий багш нь яасан хоол өгсөн үү гисцэн үлсэн үү айл хүүхэд зодсон уу гэх ийм асуултыг хүүхдээс асуух биш харин хүүхдээ миний хүү өнөөдөр юу сураад ирсэн юу мэдсэн тэрнийг одоо ээждээ хэл аавдаа хэл юу сурч мэдсэн бэ тэгэхээр хүүхэд ихний удаа асуухаар нөгөө нэг хүүхэд яхав гэхээр хариулж чадахгүй яагаад гэвэл нэг цэцэрлэгт очихдоо би эндээс юм сурч очих мэдчих авах хэрэгтэй байна гэдэг тэр хүүхд зорилгыг өвөртөлж очиагүй учраас хариулж чадахгүй. За 2 дахь удаа асуухаар хүүхд хагас дутаа хариулна. За 3 дахь асуултан дээр хүүхд сурсан юм хариулж чөлөөтэй хариулна. Энэ мэн яаж яах вэ гэхээр би цэцэрлэгт очихдоо асар их зүйлийг би яах хэрэгтэй байна. Сурах хэрэгтэй юм байна, мэдж очих хэрэгтэй юм байна гэдэг тэр зорилгыг өөртөлж очиж байгаа. Тийм учраас ерөөсөө өдөр болгон хүүхдээсээ миний хүүхэд юу сураад ирсэн бэ гэдгийг асууж байгаа бол хүүхэд ирээдүйдээ тэр зорилготой, чиг хандлагатай хүн болж төлөвшөх нэг алхам бол бас энэ үеэс бол тавигддаг. За манай эцэг эхчүүд хүүхдээ нэг хатуугаараар хүмүүжүүлнэ гэд нэлээд дарж хүмүүжүүлэх үзэгдэл бас нэлээд тохиолддог. Хүүхдээ ингэж хатуугаараар хүмүүжүүлэхэд хүүхдийн тэр бие гэдэг зүйл нь нуугдаад үлдчихсэн байдаг. Хүүхдийн тэр бие гэдэг нуугдсан зүйлийг ямар аргаар гаргаж ирж болох вэ? Хэцүү байдаг байхгүй нөө хүүхэд одоо яа гэм баг наснаасаа л нэг ямар нэгэн одоо тэр эцэг эхийн одоо хүмүүжлэлтэй тэр эцэг эх маань хүүхдийг зодддаг ч юм уу, загнадаг ч юм уу, шийтгдэг ч юм уу те эсвэл нөгөө талаасаа эцэг эх хооронд тэр гэр бүлд мөнхийн одоо хэрүүлтэй тийм ээ маргаантай ийм орчинд өссөн хүүхэд маань би гэдэг тэр эго гэдэг зүйлээ нуугдмал итг. Тэрнийг нэг баг наснаа нэг хүн чинь хөгжлийнхээ үе шатанд бүрд өөрийгөө нээж идэг хүн. Үе шат бүрдээ хөгжиж байдаг хүн баа шүү дээ. Гэтэл тэр бүх зүйлийг эцэгчүүд маань нөгөө нэг ерөөсөө нэг хөгжүүлээгүй. Тийм учраас нөгөө хүүхэд маань ерөөсөө тийм нуугдмал хүн байдаг. Тэгэхээр тэр хүнийг одоо хөгжүүлэхийн тулд бол одоо сургуульд ороод ирэхэд нь багш нар бас энийг мэдрэх анзаарч авах хэрэгтэй байхгүй тийм ээ тэр хүүхэд маань яаж ийна гэтэл багш нар нэг сэргэлэн цавоо тийм ээ шартай тэр хүүхдүүдтэйгээл илүү нэг ажиллаад явцдаг тэр ширээний хой талд нь ямар хүүхдүүд нь суугаад үлддэг гэхээр би гэж хэн бэ гэдгээ нээж чадаагүй хүүхдүүд нь үлдээд итдэг тэгэхээр тэр хүүхдүүдийг одоо алхамаар тэр нийгэмшүүлэх үйл ажиллагааг хамт олон дотор оруулах хүний өмнө одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ нөхцөл байдлыг нь алхамаар олгож өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд нээж өгөөл миний одоо манай ингийн цэцгээ өстө мундаг хөх шүү сайн хүүхэд байна чадчихээн болж гэн гэл урамшуулаад олонны өмнө урамшуулаад чадчихээн гэдэг тэр өөрийн хүч гэдэг юмыг мэдрүүлээл ах юм бол тэр хүүхэд маань өөрийгөө одоо чөлөөтэй нээж сурах, өөртөө чөлөөтэй итгэлтэй байх энэ шин чанар бол хүүхэд төлөвшнө. Тэгэхээр энийг бас багш нар олж харах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор багш нар бас тийм хүүхдүүдэд ширээний хойно үлдээчтэй. Тэгэл сэргэлэн хитэн хүүхдтэйгээ ажиллал явцдаг. Оюутан болоод ирсэн ч гэсэн бас л дуугүй тийм ээ даруухан өөрийгөө илэрхийлдэггүй олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй ч юм уу ийм хүн болдог. Тэгэл тэр шин ажил дээр гарахдаа ямар хүн байх вэ гэхээр бас л нэг одоо өөрийн хүзэл одоо санааг тийм ээ шинийг санаачлаад хийх тийм ирч хүч байдгүй тийм зоримог байдгүй өөртөө итгэлгэл хүн болоод төлөвшөөд идэг. Тэгэхээр энэ зүйлийг бол тэр эцэг эхчүүд маань тэр 1-3 наснаас нь эхлээл анзаарч харах хэрэгтэй. 1-3 насны дээр хүүхэд нэг би гэдэг энэ би гэж юм бэ
би гэдэг бүх зүйлийг бол өөрлөг бүх зүйлийг хамаатуулж эхэлдэг энэ мэн тэр өөрийгөө олж нээж байгаа ихний алхам байдаг. Хүүхдээ хүн болох гэнэ эцэг эхчүүд маань хүүхдийнхаа онцлогийг хэрвээ таньж мэдхийн тулд хамгийн түрүүнд нь юуг нь анхаарах ёстой вэ? За хүүхдийн онцлогийг харж мэдхийн тулд эцэг эхчүүд маань эхлээд хамгийн түрүү өөрсдөө нэг бодоод үзчихээ. Тийм ээ? Би ямар хүн бэ? Би хүүхдтэйгээ яаж харьцдаг? Гэр бүлийнхэнтэйгээ яаж харьцдаг? Ах дүүтэй яаж харьцдаг ч юм уу? Хүүхдийнхээ найз нөхдөд би яаж харьцдаг? Би ер нь хин юм бэ? Тийм ээ? Миний аль шин чанар нь одоо давуу юм бэ? Миний энэ шин чанараар нь хүүхэд юм төлөвшөж байгаа шүү дээ гэдгийг бас нэг эхлээд ээж аваад өөртөө нэг эргэж нэг би гэж юм бэ гэдгийг нэг бодож үзэх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд дараа нь би нэрээ ийм хүн манай эхнэр манай нөхөр ийм хүн учраас бит хоёрын хүүхэд маань бит хоёрыг л одоо үгэн бус харилцаагаар манай ах нь төлөвшөж байгаа учраас манай хүүхэд бол нэг ийм хүн байгаа юм байна шүү дээ. Тэгвэл би хүүхэдтэй ингэж харьцах хэрэгтэй юм байна. Хүүхэдтэй би ингэж анхаарал тавих хэрэгтэй юм байна. Энэ зүйлийг би засч өгөх хэрэгтэй юм байна ч юм уу. Энэ зүйлийг илүү их одоо хүүхэдтэй одоо магтаж өгөх энэ шин чанарын хүүхдийн шин чанарыг би илүү их магтаж өгөх хэрэгтэй юм байна шүү гэдгийг бодох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тийм учраас эхлээд өөртөө нэг бас бодох хэрэгтэй. Би яаж одоо харилцаж байна вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдийг нэг хүчирхийлнэ гэдэг маань бол одоо нэгснэ цохиж аваад зодож аваад тийм ээ энэ бол бас одоо нийтлэн бие махбодын хүчирхийл болж байгаа боловч хүүхдийг сэтгэл зүйн хувьд нь тэр үгэн одоо хүчирхийллийг үйлддэг шүү гэдгийг эцэг эхчүүд нь төдийлэн сайн бас мэддэггүй. Тийм учраас хүүхдэд дандаа занал хийсэн үгээр доромжлох эсвэл дандаа хүүхдийг дорд үзсэн байдлаар доромжилсан үг хэрэглэх тийм ээ энэ чинь хүүхдийн шууд тэр сэтгэл зүйд нь одоо хүчирхийлэл үлдэж байгаа зүйл. Тийм учраас энийг бас хийлж байгаа үгээ бас эцэг эхчүүд маань бодож хүүхдэд хэлж ярьж авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үгэн бус одоо харилцаа гэдэг маань юу гэхээр хүүхд лугаа муухай харах ч юм уу гар хөллөөр одоо чи гэдэг байдлыг анхааруулдаг ч юм уу тий тэр дуу хоолойны өн гайс нь одоо чангаар хашгирдаг ч юм уу бүх болчонгаа чангалж байгаа л хашгирдаг ч юм уу энэ бүх зүйл чинь нэг үгэн бус харилцаагаар хүүхдийнхээ сэтгэл зүйдээ нэвтэрч байгаа байхгүй. Тийм учраас үгэн бус харилцаагаараа бас өөрийнхөө үйл хөдлөлөөр тийм ээ өөрийнхөө тэр дуу хоолойны намуухан тайван найрсаг тэр дуу хоолойгоороо өөрийнхөө тэр нүүрний төрх нүүрний хувирал харцаараа ч юм уу тий хүүхдтэй бас ээж нь хүүхдтэй хүндэлдэг хайрладаг шүү хүүхдтэй итгэдэг шүү гэдэг энэ байдлыг бас бий болгож авах хэрэгтэй. Нөгөө талаас тэр үгэн харилцаа хүүхдтэй зөв үгээр хүүхдтэй айл болохоор урамшуулсан магтсан ч юм уу тийм ээ хүүхдтэй би бол нэрээ ийм мундаг ээжтэй аавтай би бол ийм мундаг хүн шүү гэсэн тэр сэтгэлийг төрүүлэх тийм үг хэллэгээр одоо бас хүүхдтэйгээ харилцах нь тэр хүүхдийн одоо хүн болж төлөвшөх энэ чиг хандлагт нь бас зөв зохистой. Тийм учраас эцгийнх нь ямар үг хэрэгэлдэг вэ? Хүүхэд нь тухайн хүнтэй харьцах, найз нөхдөйгээ харьцахдаа яг л тэр ээж аавынхаа хэрэгэлдэг үг гатан төрх байдлыг л бий болгож идэг. Тийм учраас ээж аав маань ерөөсөө л хүүхдийн одоо хүмүүжүүлэхэд анхдагч гэр бүл нь тийм ээ нэг талаас орчин багш нь болж өгдөг шүү гэдгийг бас манай эцэгчүүд бас анхаарах хэрэгтэй л болоо гэж бодож байна. За үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Манай нэвтрүүлгийг үзэж байгаа эцэг эхчүүд маань бас дор бүрнээ тунгааж байгаа үзээ. Өөрөө хүүхдтэйгээ хэрхэн харилцдаг вэ? Өөрөө хинбэ гэдгээ дор бүрнээ тунгаагаад бас өөрийнхөө байгаа байдлаас хүүхдүүдийгээ харах хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгээд үзэгчтэй энэ нэвтрүүлгээс өөрсөндөө одоо хэрэгтэй зүйлийг бас өөрийнхөө тэр хүүхдийг хүмүүжүүлэх арга барил дээр хэрэгтэй зүйлийг хаваад тэгээд өөрт нь одоо тэг хүүхдийн онцлог тохирохгүй зүйлийг нь бас тунгааж үзэн үзтэй гэж бодож байна. Танай телевизэн хамт олонд бас тэг хүн байх учир утга гэдэг энэ нэвтрүүлэг хийж байгаад баярлалаа. Энэ бол бас хүнийг одоо хүнд бас тодорхой нэг зүйл дээр ч гэсэн хүнд санаа авах нэвтрүүлэг болж чадж байгаа хаа гэдэгт бас итгэж байна. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт Улаанбаатар их сургуулийн гэр бүлийн тэнхимийн сэтгэл судлалын багш Байгаль оролцлоо.
Үзэгч та бүхэн хүн байхын учир нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ доор хаягаар ирүүлээрэй. Хүн байхын учир нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар өвгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.